Эртний Грек нь ардчлалын өлгийн нутаг бөгөөд философи, уран зохиол, шинжлэх ухааны голомт байсан билээ. Дэлхийн хамгийн чухал архитектурын бүтээлүүдийг бий болгож, зарим нь өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн хэвээр. Эртний Грекийн оргил үе манай эртний өмнөх 500-аас 300 оны хооронд байсан боловч манай эртний өмнөх 146 дугаар он гэхэд Ромын эзэнт гүрний мэдэлд орсон юм. Тэгвэл энэ агуу соёлын иргэншил хэрхэн Ромын эзэнт гүрний хэсэг болов? Эртний Грекийг төсөөлөхдөө бид ихэвчлэн нэгдсэн улс гэж боддог. Гэвч Грек нь манай эртний өмнөх 337 дугаар онд Македоны Филипп хааны үед нэгдсэн байдаг. Энэ нэгдэл түүний хүү агуу Александр хааны өвгөл хүртэл үргэлжилсэн юм. Эртний Грек нь хэд хэдэн тусгаар хот улсаас бүрддэг байв. Эдгээрээс зарим нь дэлхийн хамгийн анхны ардчилсан хот улс болж байсан байна. Македон хойд зүгт байрлаж, Илир, Фракийнхан болон Персийн эзэнт гүрнээр хүрээлэгдсэн байсан. Грекийн хот улсууд дотор Эпир, Афин, Фив, Коринт, Аргос, Спартанаар багтаж байв. Крита арлын урд хэсэгт Гортоно байрлаж байсан бол өрн зүгт орших грекүүдийн өмнө Итали дахь Неаполь, Крокон, Сиракуз зэрэг хот улсууд суурьшсан байдаг. Манай эртний өмнөх 200 онд Грекийн нөлөө дундад орндоор тархаж, Итали дахь хяналтаа Ромчуудад алдсан ч Персийг эвтиг эзэлж өмнөд Аз хүртэл өргөдсөн байна. Афин бол эртний Грекийн хамгийн нөлөө бүхий хот улс байсан. Энд л ардчлал үүссэн. Гэхдээ зөвхөн чөлөөт Афин эрчүүд л санал авах хэрэгтэй байсан. Афин нь бас боловсролын байгууллагаараа алдартай байв. Македоны Филипп хүүгээс сурах багш хайж байсан тул Афины иргэн Платоны академид суралцсан Аристотелийг урьсан байна. Афинчуудын ухаалаг, мэдлэг өндөр байдлыг өрсөлдөгчд нь үнэлж байв. Агуу Александр хааны үед Грек хурцтайгаар өргөжж, эцгийнхээ зорилгыг үргэлжлүүлэн Персийг эзэлж, энэ зорилгоо хэд дахин сонгож чадсан. Гэвч түүний хууль ёсны залгамжлагч төрхөөс өмнө Александр 323 онд нас барсан тул түүний том эзэнт гүрний хэн удирдах вэ гэсэн маргаан үүссэн байна. Александр хаан шинэ газар нутгийг эзэлж байх зур Грект амьдрал тайван байсан. Түүнийг нас барсны дараа эзэнт гүрнийх нь хэсгүүдийг удирдах байсан генералууд их мэдлийнхэн төлөө тэмцэлдэж эхэлсэн. Албан ёсоор агуу Александрын хүү 4-р Александр хаан ширээг залгамжилсан бөгөөд Пертикас гэх генерал асран хамгаалагчаар нь томилогдсон байв. Гэсэн ч бодит байдал дээр Александрын хуучин генералууд эзэнт гүрнийг янз бүрийн хэсгийг өөрсдийн хяналттай авахыг оролдсоор байсан. Александр хааны дараах 1 жилийн дотор Ахмад генерал Антипатр Грекийг хариуцах ёстой болсон. Коринтын холбоонд багтдаг Афин, Спарта, Коринт зэрэг хот улсууд Македоны хяналтыг эсэргүүцэхийг оролдсон боловч бослого амжилтгүй болж Антипатр тэднийг тус-тусад нь Македонтой гэрээ байгуулахыг шаардаж байв. Афин хот ардчлалаа алдаж, улс төрийн шийдвэр гаргах эрхэнд зөвхөн чинэлэг хүмүүс шилжсэн юм. Грек улсын төрийн дотоод сөргөлдөөнүүд Александрын дараа уламд ордож, хот улсуудын нэгдмэл байдалд суларсан. 310 онд Кассандр хэмээх генерал Александрын хүү болон бэлэвсэн эхнэрийг алж, Грек дахь өөрийн эрх мэдлийг хадгалсан юм. Хот улсууд Александрын залгамжчдын тасралтгүй халдлагаас хамгаалахын тулд эвсэл байгуулж эхэлсэн. Үүний эхлэл нь манай эртний өмнө 290 онд байнгын цэрэг болон улс төрчдийн хүч болон өргөдсөн Киотын холбоо байсан бол Ахайн холбоо мөн ийм маягаар 280 онд байгуулагдсан. Александрын эзэнт гүрний хэсгүүдийн хоорондох дотоод тэмцэл эртний Грекийг туйлдуулж байхад Италиас шинэ хүч гарч ирж байсан. Манай эртний өмнөх 8 дугаар зуунаас эхлэн Ромчууд хүчээ нэмэгдүүлж Грекийн соёлтой анх удаа Итали дахь Грекийн суурин газруудад тулгарсан байна. Грекийн соёл Ромын хувьд сонирхол татсан зүйл байсан бөгөөд Ромчууд тэдний соёл иргэншил, амьдралын хэм маягийг ихэд хүндэтгдэг байв. Манай эртний өмнөх 280 онд Итали дахь грекчүүд Ромчуудтай дайтахад туслуулахаар Эпирийн хаан Пирусыг дууджээ. Энэ нь Пирогийн дайнд хүргэсэн бөгөөд Грекийн хаанд асар их хохирол учруулж, эцэст нь Итали дахь бүх газар нутгийг Ромчууд эзэлсэн юм. Энэ ялалт нь Грекийн цэрэг зэвсгийн хүчний эсрэг Ромчуудын хүч чадлыг нотолсон хэрэг болов. Манай эртний өмнөх 279 онд Галууд Македонд довтолж, дараа нь Грек рүү дайрсан. Гэвч Этиолийн холбоо тэднийг Грекийн нутгаас амжилттай хөөсөн байна. Харин Македон тэдний довтлогооноос болж ихээхэн хохирол амссан юм. Манай эртний өмнөх 277 онд 2-р Антигон Гонотос Македонд буцаж ирэн Галуудыг бут цохив. Тэрээр Македонд шинэ төрийн засаглалыг эхлүүлж, энэ нь Ромчуудын эзлэн төрөмгийн л хүртэл үргэлжилсэн. Гэсэн ч энэ хугацаанд Македон олон сорилттой тулгарсан байна. Эпирийн хаан Пирус өмнөд Итали дахь Ромчуудад ялагдсны дараа Македон руу давталж, ихэнх хэсгийг нь эзэлж, Антигон Гонотосын зүүн эрг рүү шахсан байна. Гэвч Пирус Грекийг эзлэх гэж явах зур Антигон Македоныг эргүүлэн авч түүнийг хөнөөсөн юм.
Пирус манай эртний өмнөх 272 онд Аргос дахь тулдаанд халагдсан бөгөөд үүний дараа Антигон Грекийг эзлэх ажлаа үргэлжлүүлв. Гэвч энэ тэлэлт нь Этиолийн болон Ахайн холбоонуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Манай эртний өмнө 215 онд Македоны 5 дугаар Филипп Ромын Карфагенчуудтай хийж буй 2 дугаар Пуник дайнд завгүй байгааг ашиглан Карфагены Ханнибалтай холбоотон болж Ромын Иллири дахь суйрангуудаар дайрсан байна. Үүний дараа Македоны анхны дан эхэлж Филипп Иллирид хяналтаа хадгалж Грекийг эзлэхийг оролдсон байна. Манай эртний өмнө 200 онд Грекийн зарим хот усууд Ромтой нэгдэж Македонтой дайн зарлав. Манай эртний өмнөх 198 онд Ромын эзэнт гүрний удирдагч Фламиненус Грект ирж Ахайн холбооны дэмжлэгийг авсан. Манай эртний өмнөх 147 он гэхэд Ромчууд Грекийг бүтэн эзэлж чадсан байна. Коринт хотыг сүйтгэж олон эрчүүдийг алж эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг боол болгосон. Гэсэн ч Ромчууд Грекийн соёлыг өөрсдийн амьдралдаа шингэн авч архитектур, урлаг зэргийг тактикуудыг нь дуурайж эхэлсэн. Этний Грекийн соёл Ром дууссан ч үнэн хэрэгтээ огт үгүй болоогүй. Грек соёл Ромчуудын амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн бөгөөд хүчит эзлэгчдийг эзэлсэн гэж нэрлэхэд хүргэсэн юм. За миний бичлэгийг энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая. Баярлалаа.